Шинжис суманд цэвэр усны шугамшуулжээ тавигдж байна. Зөөврөөр усан авч хэрэглэдэг нэлээд хүнд нөхцөлтэй шинжис сумын иргэд цэвэр усны шугам тавигдсанаар тун утгагүй усан хангамжийн хүнд байдлаар дөрөхнө. Аймгийн эцэд эдрэг мөх сайхныг шинжис суманд ажиллах үеэр сумын эцэд эдрэг мөхтөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тус ажлаа танилцуулж 10 дугаар сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгээр ажил явагдаж байгаа тухай ярьлаа. Орон нутгийн төлөв ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр бий болсон гүн ормын хутгийг түвшүүлэн 3 орчим километр талбайд цэвэр усны шугамшуулжээ тавьж байна. Шугам сүлжээний ажил дууснаар сумын сургууль цэцэрлэг зэрэг төрийн байгууллагууд шугамд холбогдсон усны хэрэгтэйгээ илүү амраар хангах их усвэрийг инх усан орон нутгийн удирдлагууд бүрдүүлж байгааж. Ирэх жилээс айл хөрхүүтрөөгөө шугам сүлжээг холбох юм байна. 9-р сарын 20-ны өдөр засаг дарга мөх сайхан мах боловсруулах үйл ажиллагаа эхлүүлээд байгаа Махмарт компани мал мах боловсруулах үйл ажиллагаатай танилцаж малчиртай үн тохиролцсон гэрээ байгуулах ажлаа шуурх халин зохион байгуулах өрөө өглөө. Баяхангар аймагт Махимпекс Trusted Agromit Group Natural Green Foods компаниар аймгаас хуваарлаж өгсөн сумдыг хариуцсан авч тус их хэмжээний мал худалдан авч боловсруулах үйл ажиллагааг явуулах бөгөөд Махимпекс компани ажиллагаагаа эхлүүлж Баяхангар аймгийн Махмарт компанитай хамтарч боловсруулах үйл ажиллагаа явуулаад даруй нэлээд хэд хонжээ. Тун утгахгүй үйлдвэрлэхээ хүчин чадлыг нэмэгдүүлж хоногт 800-аас 1000 малын махыг боловсруулах юм байна. Эдгээр хоногийн хугацаанд тусвалдар 100 орчим тонн махыг зомлох аргаар боловсруулсан бөгөөд Улаанбаатар хот руу тусгай зориултын хөрвөртэй автомашинаар тээвэрлэж эхэлжээ. Засаг даргын одоо энэ явуулж байгаа үйл ажиллагаа бодлоготой холбоотойгоор манайх Махимпекс компанитай Улаанбаатар нийлцсэн. Манайх эндээс махын зумлаад бэлдээд өгж явуулахаар юмнууд нь хийгдээ явж байгаа. Одоо тэгээд өнөөдрөөс энэ гэрээ юмнууд нь болчих юм бол нэг 3-аас 4 сумнаар яах ажиллах тийм ээ. Малыг авах тийм шаардлагатай байгаа юм шиг байна. Тэнгүүтээ одоо нэг юм байна. Энэ аймаг тойрсон ойрхон малнууд нь ерөөс яг ингээд сумуудын баацгаа одоо энэ баян цагаан урагшгаа энэ юу шинжис туйтан жистэй сумууд нь наашаа хотроор энэ жил аймаг тойрол гарцсан нарийн дээр ороод ирсэн. Энэ сумын малчд айгүй хэрж байгаа манайд нар хүсэл тавиад тий. Ямар ч байсан нэг боломжоор манайх өөрийнхөө үйлдвэрийн хүчин чадал тулгуурлаад боломжоор ямарч байсан. Аваад л яваад. Тэгээд өнөөгийн одоогийн байдлаар бол энэ гашаан дотор бол 3000 мал ингээд явц. Энээр чааш төр зогсооцсон. Энийг бас нилээ шингэлж дараагийнхаа малч тийм их голсуулахгүй. Тийм байна. Одоо энэ бүх удирдлагууд энэ хөдөө аж ахуй энэ юунд хандаж хэлэхэд бас ингээд нэг малчдаа нэг бас нэг харж үзээд энэ малыг одоо бас нэг зах зээлд нь борлуулах тэр юуг нэг харж үзээд бас нэг хөнгөн шуурхай үйлчлээд малыг гайгүй борлуулад өгөхийг л бас хүсэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 2020 онд амжилттай төгсөж элэслэлтийн ерөнхий шалгалтанд 800 он авсан Дөлгөө наран буян зайн нарт засаг дарга мөх сайхан мөнгөнд тэтгэмж олголоо. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 2020 онд амжилттай төгсөж элэслэлтийн ерөнхий шалгалтанд 800 он авсан Баяр Магнан Дөлгөө наран гам болдын буян зайн нарыг аймгийн засаг дарга мөх сайхан хүлэн авч баяр хүргэн мэдлэг боловсрол эрч хүчээ улам дайчлан суралцаж улс орондоо хэрэгтэй шилдэг сэхэтэн болон бэлтгэгтийг хүсэн өрөөж тус бүр 1 сая төгрөгийн батламж гарт болсон юм. Баянболог Хүрээмар сумдын соёлын төвөд автомашинтай болов 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд соёлын байгууллагын үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд соёлын төвүүдийг унаажуулах асуудал тусгагдсан. Өмнөх жил 7 сумын соёлын төвийг автомашинтай болгосон бол өнөөдөр Баянболог Хүрээмар сумын соёлын төвүүд өөрсдийн ажил үйлчлэгэнд ашиглах унаад хэрэгтэй болж байна. Автомашины дэлгүүрийг засаг даргын хамгийн газрын нийгмийн бодлогын хэлтсийн дараа их чаргал гартууллаа. Дээрх автомашиныг Бүдүм компани нийлүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын ихэнх үеэр нэмж 2 сумын соёлын төвд машин нийлүүлэх юм байна. Одоо худалдан авах ажиллагааны ерөнхий газарт 8 автомашины тендер зарлагтаад байна. Ингэснээр аймгийн хэмжээний 19 сумын соёлын төвд өөрийн эзэмшлийн унаа тэргээрээ соёлын үйлчлэгийг иргэдэд илүү ардуулах нөхцөл боломж бүрдэж байгаа юм а. Экологийн цагдаагийн албанд автомашин олох. Экологийн цагдаагийн албаны хувьд хүрээлэн орчны эсрэг гэмтрийг илрүүлэх таслан зогсооход унаа тэрэг улмаас үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндрэл учирдаг байсан бөгөөд тус албаны албаагчтай аймгийн засаг дарга мөх сайхан уулзах үеэр автомашины асуудал шийдвэрлэж өгөхөөр болсон. Улмаар аймгийн засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байсан Nissan Patrol маркийн автомашиныг иж бүрэн засварт оруулан плансаас планст шилжүүлснээр засаг даргын тамгын газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Өнөр Жаргал экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч мөх баярт түлхүүрийг гартуулан хүрээлэн орчны эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх ажил үйлстэй өндөр амжилт гаргахыг хүсв.
Улаанбаатар Баянхонгор Улаанбаатарын чиглэлд 10 сарын ихээр шууд нислэг үйлдэгдэж эхэлнэ. Баянхонгор аймгийн засаг дарга мөс сайхны холбогдох газруудтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнгээр Баянхонгор аймаг дахин шууд нислэгтэй болж байна. Тодорхойлбол Хөннөөр Айра Монголиа нарын агаарын тээврийн компаниуд сард тус хоёр нийлээд 4 нислэг Улаанбаатар, Баянхонгор, Улаанбаатарын чиглэлд үйлдэхэр болоод байна. Нийт талын нэг зорчигчийн тезний өн 280 мянган төгрөг байдаг ч аймгийн засаг даргын эрхтэй төлөөлөн ярьж хэлсэн олон удаагийн санал хүсэлтийг харгалзан үзэж нэг талын нэг тезний өнийг зөвхөн Баянхонгорчуудад зориулан 80 мянган төгрөг болгож хямдруулад байгаа юм. Нислэг удахгүй үйлдэгдэж эхэлснээр хот хөдөг нийт цагийн хугацаанд туулах боломж Баянхонгорчуудад дахин нэгдэж буйг дуулахад таатай байна. Эвлүүл бүтээж болдог жишээг монголчууд төмөр замын их бүтээн байгуулалтаараа харуулж байгаа энэ цаг үед Баянхонгорчуудын сэтгэл гар нийлсэн хамтын бүтээлийг бий болохоор аймаг орон нутгийн удирдлагууд сэтэн санаачилж Жаргалант паркийг иж бүрэн шинжилэхээр болоод байгаа юм. Нийтдээ 5 гаруй тэрбум төгрөгийн төсөөр байгуулагдах Жаргалант паркийг инхүү шинжилгээд бүхий л Баянхонгорчуудад татан оролцуулах бөгөөд ажил орлогогүй иргэдэд ажлын байртаа болгон тэднийхээ хөдөлмөрийг бодитоор үнэлсэн ажил хөдөлмөр хөгжилд буцалсан талбарын цэг нь Жаргалант парк байх юм. Энэ сайхан өргөн чөлөөг бүх нийтийнхээ эрх ашигыг хангасан гүүрэн байгууламжтай зөв зохистой амралт спорт, аялал зугаалга, танин мэдгэн томоохон бүс болгох ажлын эхлэл болж энэхүү зураг төсөв нь хийгдээд байна. Баян сайхан нутгийнхаа өөх төөхийг орчин үеийн шийдлэр бүтээн басгасан хүн бүрийн жаргалтай найд хөгжих боломжийг дүүрэн зохицлох Жаргалант паркын танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.
Сумын төвийн шинжилэл төслийн үйл ажиллагаатай улсын хурлын дарга танилцав. Сумын төвийг тэнд амьдардаг айл өрхөхийн хэрэглээ гиж бүрэн шинжлэх ажил Баянхонгор аймгийн Үлцийт сумаас улсын хурлын дарга Зандар шатрын дэмжлэгээр эхэлсэн байдаг. 2020 оны 6 дугаар сард эхлэж байсан тус төсөл сумын төвийн иргэдийг ая тухтай орчин нөхцөлд амьдруулах үндсэн зорилготой. Зорилгын хүрээнд ажлууд шат дараатаагаар хурдтай хийгдэж байна. Тодорхойлбол сумын төвийн цэвэр дулааны шугам сүлжээний газар дойрох байгууламжийн ажил 90%, цэвэр бохир дулааны шугам сүлжээний холбоолтын ажил 80%, цэвэршүүлэх байгууламжийн ажил 70%, цэцэрлэгт хүрээлэнгийн тогтчлтын ажил 50% тус явагдаж байна. Мөн сумын төвд 1 км автозам тавигдсан бөгөөд одоо гэрэлтүүлэг тэмдэглэлийн ажлууд үлдээд байгааж. Нийтдээ 4 тэрбум төгрөгийн төсөөр хийгдэж буй сумын төвийн шинжилэл төсөл эх 11-р сард дуусах бөгөөд айл өрхүүдэд шугам сүлжээнд холбох ажлууд одоо эхлээд явж байгаа юм байна. Төвлөрлийг сааруулах иргэдийг суманд нь сайхан амьдруулах ач холбогдол бүхий уг төслийн үр шимийг үлзийдчүүд тун удахгүй үзнэ. Мөн сумын төвөө телехүүднээс шин суурьслын бүсийн ажлыг эхлүүлэхээр сумын удирдлагууд төлөвлөд байгаа ч. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус суманд шинэ сургууль, шинэ цэцэрлэг, шинэ эмнэлэг, шинэ нутгийн удирдлагын ордон зэрэг барилгууд өргөдөж ашиглалтанд орсон бол одоо шинэ соёлын төв баригдаж байна. Төрийн ажил үйлчилгээний барилга байгууламжууд шинжлэхдгийн хажуугаар сая хэрэгжиж буй сумын төвийн шинжилэл төслийн хүрээнд айл өрхүүдийн хэрэглээ илүү их хялбар цэвэр тогтоо болох боломж нэгдэж байгаамаа. Улсын хурлын гишүүн Асан Элдвэчир Баянхонгорчуудад талархал илэрхийлж 5 айлд өргөө цагаан гэр бэлгэлв. Улсын хурлын гишүүн Асан Элдвэчир Баянхонгор аймгийн Базарван Бат Эрдэнэ ганцдаг дэлгэртлээ Баян мөх нарын 5 айлд гал голомт нь Мөнхөд Бадарчийнхын ерөөл өргөн орд цагаан өргөө гэрийг бэлгэллээ. Үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батбаяр засаглалын орлогч Батсуур нар байлцлаа. Улсын хурлын гишүүн Асан Элдвэчир бүгд найрамдах Япон улсын ерөнхий консулаар томилогдож байгаа бөгөөд эх 10 дугаар сарын эхээр Осака хотод төвлөрөн суршгач. Ийхүү тэрээр явахаас өмнө төрлөх нутаг усны төмөн олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлж төлөөлөл болон хүсэлт хэрүүлсэн 5 айлыг орх орон өргөө цагаан гэртээ болгож өгсөн юм. Ийхүү орон нутагт тэрээр ажиллах үеэрээ 2020 оны сонгуульд эдвэх гарган оролцсон намын хамт олон тэдний төлөөллүүдэд хүлээн авч талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлжээ. Сонгуул саяхан өндөрлсөн. 20 оны сонгуулиас хойш бас ч хамгүй хугацаа өнгөрчөө. Энэ хугацаанд бас салбар амны ажил нэлээд амжууллаа. Өнөөдөр бас аймаг орон нутгаар зорж ирээд сонгуулийн өмнө болон сонгуулийн дараа хүсэлт гаргасан иргэдийнхээ хүсэлтийг биелүүлж 5 айлд өргөө цагаан гэр гардуулж байгаамаа. Хойн зүгээс. За мөн яах вэ гэхээр сонгуулиас хойш ирсэнгүү Баянгорчуудаа бас баярлалаа гэдэг сэтгэлээ илэрхийлж ядангуяа намынхаа нөхдүүдэд, намынхаа журмын нөхдүүдэд шатны сонгуульд ажил эрхэлж байгаа. Үе үеийн сонгуулиудад итгэвч зүтгэл гарган хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн намын нөхдүүдэд бас баярлалаа гэсэн сэтгэлээ хэлж илэрхийлэх гэж өнөөдөр бас төлөөллийн Баянхонгор аймгийнхаа аялгау ресторанд хүлээж авч байгаа. Мэдээж одоо намынхаа бүх журмын нөхдүүдтэй Баянхонгор аймгийнхаа бүх ардрагтай уулз баярлалаа гэдэг сэтгэлээ хэлэхэд цаг хугацаа боломж нь тааруу учраас өнөөдөр бас энэ арга хэмжээг давхар зохион байгуулж байгаа. Тэгээ бас удахгүй Монгол Улсын засгийн газрын томилолтоор Япон улсын Осака хотод ерөнхий консулаар томилогдсон. Тэгээ энэ 10 дугаар сарын 10-ны одоо тусгай үүргийн нислэгээр явж таарах нь байна. Тэгээ бас жоохон яарангу явхаас өмнө бас нутгийнхандаа бас баярлалаа гэдгээ илэрхийлээд сайн сууцгааж яагаад тэгээд удахгүй бас сайхан өрөөстэй уулзахын бэлэгдэл өрөөл тавьж одоо өнөөдөр ирээд буцах гэж байгаа. Өндөр байна уу гэдэг надад өргөдөл гэсэн бисгээр өргөдөл тэгээд тэр маань явцараад одоо энэ улсын хурлын гишүүн байсан. Элдвэчираас өргөө цагаан гэрээ хүлээж аваад манай хотын баяртай байна. Би одоо аав ногоо эдгээр манай хотын байгаа. Ар гэрээ амьдралыг харц үзээд ингээд өргөө цагаан гэртээ болгож гисэн. Баяртай байна да. Баярлалаа. Дарагтан баярлалаа. Дөрөвдтэй ичэнд байсан. Манай нөхөр архив болцоод нүдэл. Тэгэл яах чаргагүй ичэнд ирсэн. Тэгэл ийм болгож гисэн тамтай баярлалаа. Аймгийн нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлыг сонгох сонгуул 2020 оны 10 дугаар сарын 15-нд улс орон даяар нэгэн зэрэг болно. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулагч аймгийн сонгуулийн хорооноос 2020 оны орон нутгийн ээлжид сонгуульд нэр дэвшигч нарт нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагааг 9-р сарын 30-ны өдрийн 11 цаг 40 минутаас зохион байгууллаа. Монгол Улсын хуулийн дагуу Баянгор аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа аймаг сонгуульд нэр дэвшиж байгаа нийтлүүлэгч маань албан ёсны нэр дэвших өмнөхийг гардаж авч байна. Тэгээд өнөөдрөөс эхлээд бол сонгуулийн үйл ажиллагаа маань 10 сарын 14-ний хүртэл хугацаанд зохион байгуулагдана. За өнөөдөр энэ удаагийн орон нутгийн сонгуул бол аймгийн
Иргэдийн төрөлхтөнд уралд бол нийтдээ Монгол Ардын нам, Ардс нам гэсэн хоёр намаас нийт 41 82 хүн байна. За Баянгур сумын Иргэдийн төрөлхтөнд уралдын сонгуульд бол 31 мандат бол нийтдээ 62 хүн дэвшиж байна. За сонгуулийн орооноос бол яг өнөөдрийн байдлаар бол сонгогчийн саналын хуудсууд бол хэвлэлтэнд орсон байна. За маргаашаас бол маргааш санал тоологт хөөрөмж маань сандын хуудастайгаа бол сонгуулийн ерөнхий орооноос аймагтаа бол хурж ирнэ. Тэр бол ерөнхийдөө сонгуулийн орооноос бол энэ орон нутгийн сонгуул дээр зохион байгуулалтын бэлтгэл ажлууд бүрэн 100% хангагдсан гэж болно. Энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын нам ардчилсан намын 82 нэр дэвшигч, Баянгур сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 62 нэр дэвшигч, аймгийн хэмжээнд нийтдээ 2 намын 912 нэр дэвшигч, нэр дэвшин өрсөлдөхөөр орон нутгийн сонгуульд оролцох эрхээ баталгаажуулж нэр дэвшигч үнэмлэхээ аймгийн сонгуулийн хорооны дарга гишүүдээс гардан авлаа. Бид бүхэн бол бас шудраг эсийг Баянгур аймагта хэрэгжүүлээ. Аюулгүй шудраг төлөвийн төлөө ажиллая. Дээрээс нь архихгүй эрүүл өрхийн төлөө бид бүхэн ажиллая. За 3-р нь бол ажилтаа орлоготой одоо иргэний төлөө ингэж ажиллая. Одоо хүнлүүгэн хүнийхэн хөгжлөөр чиглэсэн одоо мөрийн хөтөлбөр өөрөө төвшүүлсэн. За Баянгур аймгийн Монгол Ардын намаас бол одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол шилжүүлээ дэвшүүлж байна. Одоо Баянгур аймгийн намын хорооны хурлаар бол олонтын санал авсан нэр дэвшигчдийг бол одоо нэр дэвшүүлж байгаа. Маш олон одоо нийтдээ 52-3% нь бол шинжлэгдэж ингэж орж ирж байгаа. Бид нар аймагтаа одоо шударгаар ажиллаж чадах. Цаашдаа бас бид бүхэн энэ Монгол Ардын намын хариуцлагын тогтолцоог өндөржүүлэхэд бид бүхэн гол анхаарлаа чиглэж нэр дэвшигчтэй бас энэ шалгууруудыг тавьж ажилласан. Албан ёсоор орон нутгийн сонгуулийн тогтолцоонууд хэрэгжүүлээд энэ удаагийн сонгуульд Баянгур аймгийн ардчилсан нам бүтээлч Баянгурчууд гэсэн нэртэй ийм мөрөн хөтөлбөрийг боловсруулж оролцож байна. Тэгээд мөрөн хөтөлбөрийн гол концепц бол бид нэр иргэд рүү хандсан. Айл өрх рүү хандсан. Иргэдээ одоо Баянгур аймгийн иргэдийг за дээр нь өдөөжхөн гаралтай бүтээл яаж одоо хэрэглэлтэнд оруулах гэдэг энэ гол зорилгоо тавьж за нэр дэвшигчдийн хувьд бол ер нь манай нэр дэвшигчдийн одоо 30 хүртэлх насны залуучууд 50% байгаа. Тэгээ намын одоо залгамж халаа болсон залуучуудаа бид нар бас нэлээд ихтгэл үзүүлж ингэ сонгож байгаа. За мэрэгжил боловсруулалтын хувьд бол эдийн засагч мэрэгжилтэй нэр дэвшигч нь 19%, за эмч багш мэрэгжилтэй нэг 23%, за инженер одоо мэрэгжилтэй нэг 4% гэдэг. За үлдсэн нь одоо бас мэрэгжлийн хүмүүс амрагцсан юм хүчтэйгээр сонгуульд оролцож байна. Ийхүү Монгол Ардын нам ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байгаамаа. Хамгийн гол миний онцлог бодож байгаа юм бол сонгуульд шударга өрсөлдөх хэрэгтэй, яг үнэн цагаанаар өрсөлдөж өрсөлдөх хэрэгтэй, мөнгө төгрөг тараадаг, бодлоо хоосон амлдаг юм бол байхгүй болоос ингэж хөсөөрөж байна. Нодлонгоос хойш одоо энэ жилийн 5 сар хүртэл юм уу? 4 сар хүртэл юм байна да. Энэ хоёр хүүхд ерөөсөө хүчирхийллийн байдалд байсан. Ерөөсөө хүчирхийлэл гэж ямар юм байдаг гэсэн те? Яг тэр байдалд байсан энэ хоёр хүүхд. За тэр хүн бол ингэдэг гэж байгаа. Арх уугааг байсан ч, ирүүл байсан ч одоо энэ цүү хийсэн байгаа цаалганда ингээд дотроос нь чойжилчдаг гэж байгаа. Таалгын дотор нь чойжилчдаг. Тэгээд авгаагаа хүүхдэд зоддог гэж байгаа. Авгаа хүүхдэд зоддог. Тэгээд зодохоор хаалган чойжилтын тхэн орж ирэх яалцсан байгаа юм байх мэддэг. За тэр нөхөр бол зодохын үед бол сайн зоддог. Ганжаа хугартал зодж исэн гэж байгаа юм. Ингээ шүн нөгөө хүүтэн гэрч ингээ босгоод гараа нүргүүлээд ингээ тогтоочдөг. Хоёр хүүхдээ. Тий. Тэгээд ингээ гараа булгахаар нөгөө нэг бүсний нэг юм толмол үүдгч нэг тэр ингээл гараа ингээл цогтөг. Дор модоор ингээл ямар цогтөг ингээ тэгээд гараа нүргүүлээд тогтоочдөг. Тэгээ ээж нэг додсон байгаа нөгөө хүүхдээ. Тэгсэн чи алчих. Хоёулын хойд өнгөр орох юм чуулаа өвч явж хайчих хүүхдээ. Хоёр хүүхдээ. Тэр арх уудаг гэсэн тавьдаг бол байнгын юм. Өрөөсөл банк үргэлжлэн зодож нүддэг. Би варгаан бараад бүр энэ дээр очив тэр хүчирхийлгийн төвд нь хандах тэр байр оросож байд юм. Тэнд нь оруулж өгөөч гэж би ойлоод өсөж би гоочсон. Төхрөнгө байна. Одоо ч би төхрөнгө барж байна. Өнөөдөр. Аргаан бараа өнөө өгдөө штэ би явж гадуур ингэ сургууль зойдог. Хөөцөж яваад ирсэн манай өхөн намайг ингэж байгаа штэ. Хүүхд нь ойлоод энэ яас гэсэн чи
ээж намайг гудамжны золбон гэдэг шүү дээ. Тэгээд хүүхд нь хэлж та эмээг байхгүй гад 4-5 хоног арх ухаа үсттэй гэдэг ээж хүүхдэн тэгж байгаа хгүй ээж байгаа. Миний арх ухаа чамд ямар хамт. Танад ямар хамт. Манай хүүхд тэгээ намайг хангиж байгаа. Би хангиж байгаа. Тэгэхээр би яах гэж ядгууд гаргасан. Тийм байсан бол чи жоохон багт хүнд өгчих гэсэн. Энд чи хилжилтэй насны хүүхд шүү дээ. Надад чи одоо чи ингэж байх юм бол чи нөхөд чамаас ажил гудамд гарна шүү дээ. Цаашаа архитектур гудам. Тэгчэлтэй би өнөөгөл ойлосож тэг хүүхд нь уйлж байгаа байхгүй. Эс намайг гудамны залбан би сургууль суусмаар л гудамны залбан гэдэг шүү дээ. Хүүхд би хөдөө явахаас тэгж байгаа байхгүй. Хүүхд нь сайн байна тэгж байгаа байхгүй. Тэгэл чи юухэргийг бас 3 хүүхд гарахт нь би 3 лангийнхан дэрэгдэл байжсэн биш энэ ч байгаагүй хань жилч ч байгаагүй одоо ч хүртэл би байж байгаа.